your PMGC final MVP. And it has been decided your MVP will be given up, Jakarta, for top. Our finals MVP award going to the greatest player. And this player, everybody give it up, it's Top! Сайн байцгаана уу? Намайг Алтан гэрлийн Бүрэн Баяр гэдэг Aurora Gaming багт топ нэрээр тоглодог. ENC-д PUBG Mobile-ийн төрлөөр оролцож байгаа дамжчин байна. Миний бага нас гэх юм бол би Булган аймаг Сэлэнг сум төрсөн. 4-р ангид төгсөөд ерөнхий яг хот руу орж ирсэн. Хөл бөмбөг тишүүр гэл ер нь нэлээд спорт нэлээд багасаа л хөгжсөн та. За ер нь хичээлээс ер нь холдоо тийш янз бүрийн спортоор явчих гал ер нь л мэдгүй яа чин багасаа нэг спортоор явчих гал тэгээд тишүүрээр бас нэлээд олон жил явсан. Би тишүүрээр явдаг байхдаа ийш тийш амар их тэмцээнд явдаг байсан. Тэгээд аавч хоёр ингээл ээлжлээл дагаад цуг явдаг. Хүүхэд байхдаа мэрэгжил гэхээсээ илүү зүгээр олимпиад оролцол болно гэж аяг мөрөддөг байсан. Ахлах ангидаа ороод автоинженер болно гэж бодож байсан. Тэгээд багасаа жоохон машин сонирхолтой байсан учраас автоинженер болно гэж бодсон. Сургуулаа төгсөөд яг яаш өгөөгүй авчгаа яг бүрэн хөөд. Хамгийн анх гэх юм бол яг глобал PUBG ерөнхий яг гараагүй байсан. YouTube-ээр айгүй бичлэг үздэг байжгаад яг хятад PUBG-г анх татаж одоо WeChat-ээр аккаунт нээж тоглож ирсэн. Тэгэл яг глобалыг яг нэг өдөр ороо хайсан чи яг гараад ирсэн бас. Тэгэл яг глобал дээр бол гүнзгий амир их тоглодог. Би яг нэг тишүүрээр явдаг байхдаа яг ингээд өдрийн 3 бэлтгэл хийдэг байсан. Тэгээд яг оройныхаа бэлтгэлийг дуусгачаад унтахынхаа өмнө аяг их тоглодог. Одоо баг магт орж тоглож байгаад 20 морь оноос ухаа. Ерөнхий яг онлайн тэмцээнүүдэд ингээ гадаад багуудтай өрсөлдөг байсан. Тэр үеэс л ерөнхий яг тамирчин, мэрэгжлийн тамирчин болоод явбал ингээ болох юм байна да гэдэг ойлголтыг ер нь авчихсан. Аавч хоёр эхэндээ бол яг тамирчин болно гэж хатал ойлгоогүй. Тэгэнгүүт нь 21 онд PNPL Championship-ээр авраг аваад тэгэл ойлгосон та. Аавч хоёр нэг буруу юм хийгээд дээн л гэж тухайд бодож исэн гэж одоо ярьдээ. Тэгээд тэр чинь бас өөрхөн шагналын сантай. Тэгээд тийм тэмцээнд ороод авраг авахд тэр нь бол за спорт юм байна гэдгийг ингээ ойлгочихсон. Одоо бол амар хүлээж аваа шүү дээ. Тийм тэгэл аав ээж нэр гурав тэгэл арын манд баттаагаал тэгэл байжтэй. Төө би ч тэг аргашаа юмч юунд ч санаа зовхгүй гэл явж. Их нартайгаа PUBG тоглож байгаа танилцчихсан. Нэг найзтайгаа цуг тоглож байгаад тэгээд яг танилцчихсан. Тэгэл яг PUBG дотраал PUBG тоглож байхдаа л тэгэл чирсэн та. Хүүхдтэй болсны дараа ер нь тоглолт Монголд одоо янз бүрийн ерөөсөө нэг тийм асуудал гараагүй. Миний хувьд бол хүүхдтэй хараад би ч тэгээд яг л бүтэн яг PUBG-да фокуслал тэгэл яг цаг гарах үедээ нэр хөвгтэй цагаа гаргаал. Тэгэл e-спорт ч яг ингээ гаднаасаа ингээд яг хүмүүст бол амархан харагдаж магадгүй. Яг ингээ тамирчин болоод яг энэ дотор явна гэдэг чинь амар хэцүү. Ер нь бол айгүй хэцүү санагддаг. Тэгээд тийм болохоор хүүхдээ биш оруулахгүй л гэж боддог. Хамгийн анх мэрэгжлийн гараагаа гэх юм бол одоо Astract-ем гэдэг багаас яг эхэлсэн. Манай багч нь 3 тоглогчтой байж байгаад тэгээ дахиад 2 тоглогч болоод тэгээ Astract-ийн баг маань ерөнхий коуч хэрэгтэй байсан. Тэгээд сенатор гэдэг тахтайгаа холбогдож байгаад бидэрт ингээ коуч хэрэгтэй байна гэж сенаторхыгаа аваад тэгээл 21 онд PNPL Championship гэдэг тэмцээнд айгүй богино хугацаанд бэлтгэл хийгээд авраг авчихсан. Хамгийн анхны тон тэмцээн байсан. Тэгээд би бол яг ерөнхий айжсэн. Яагаад тэгэхээр бид нэр PNPL-ийнхээ яг нөгөө лиг мэгтэн тоглож чадаагүй шууд Championship руугаа ороод ямар ч бэлтгэлгүй байх болов лоббигаа нэгсээ ойлгохгүй байх гэж бодчихсон чинь шал эсрэгээрээ бас ондоо төвшөнд орсон гэж боддог. Гэрээрээ оргил үе гэх юм бол яг 21 оноос 23 хүртэл яг манай багийн одоо оргил үе явсан. Тэгээд Азийн 7 дагийн авраг гэж
За 23 оны дэлхийн аварга яг хөө бид нар бол өөрсдөөсөө олж алдсан гэж боддог. Тэгээд яг тухайн үед бол яг урт талд нэг сквад болцсон. Тэгээд дайцсан маань яг тэрний баруун талд байсан. Тэгээд бидэд яг урт талынхаа сквадыг унагцсан л бол тэгээд цаашаа ерөнхий яг аварга болцсон л төсөөлөгдгийн ер нь одоо бодох. Shots are coming through. Top so low. A vehicle's over the top. And Alex takes him down with a vehicle. IXC, the annihilators of the lobby. Гэрт дараад ер нь жоо хэцүү л байсан. Аль хэсэг зурлал үргэлжилдэг юм лээ. Тэгэл. Ер нь яг спортын одоо хамгийн том асуудал гэх юм бол ерөнхийдөө уналт гэж боддог. Тэгээд 24 онд ерөнхийдөө яг амар уналтанд орсон. Тэгэл тэнд бол тэгэл болчмоор л санагдчихсан. Тэгэл за энийг даваад гарчвал очиртай даа гэж бодож байгаа л. Даваал гарсан та. Би тэгээд 24 онд яг манай багч эхэлтгөө ер нь Монгол баг жоохон уналтанд орж исэн. Тэгээд энэ багтаа ерөнхий жоохон болохгүй байгаа юм болоо гэж бодоод яг 24 онд дэлхийн аварга дуусаад гэрээгээ дуусгаад тэгээд 25 онд багаас солисон. Тэгээд багаас солисноос хойш ер нь дайжгүй байх гайгүй. Анх тамирчин болоод яг ер нь зорилгоо бол амар том тавьсан. Тэрнээс хойш ч нэлээд хэдэн жил тавлчлаа. Тэгээд ер нь сүүлд бол жоохон өөрчлөлтсөн гэдэг. Олон удаа авраг аавна гэж боддог байсан. Тэгээд ер нь яг нэг жилдээ яг одоо оролцож байгаа бүх тэмцээнийхээ цомыг авъя л гэж боддог байсан та. Ирээдүйд бол бодсон юм зөндөө байгаа. Бас яг ярьчвал биелэхгүй байх гэж бодоод энэ тэгээ дотроо ингээл ер нь угаасаа хүнд чилдгүндээ тэглээ. Өөрөө яг дотроо ингээл одоо л яваад тэгээд цаг хугацаа дараалах багтаа л. За энэ ENC-д одоо оролцох багийг одоо коуч маань сонгосон учраас тэгээд яг нэг багаас 2 тоглогч авч болно гэд манай багийн дасгалжуулагч учраас тэгээд намайг сонгосон байсан. Тэгээд баяртай байгаа. Тэгээд Монгол улсад төлөөлөд хамгийн одоо чадах сайнаараа улсынхаа нэрийг гаргана л гэж. За топ байлаа. Тэгээд надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.